Та нэг гоё тийм эрхэмсэг, бусдаар хүндлүүлсэн ялдан эмэгтэйг харж байсан уу? Эсвэл та яг тийм эмэгтэй болохыг хүсдэг үү? Тэгвэл өнөөдрийн бичлэгээр би та нарт яг тийм гоё эрхэмсэг эмэгтэй ямар зан авир, ямар үйлдэл хийдэг вэ гэдэг талаар та нартай хуваалцъя. Тэгээд бодоод исэн чинь би өсвөр наснаасаа эхлээл ерөнхийдөө тийм эрхэмсэг, ялдам, тийм эмэгтэйчүүдийг хараад тэгэхээр гоё би яг л ийм эмэгтэй болмоор байна гэж боддог байсан. Гэхдээ яг тэр үед миний бодож исэн бодол хийж байгаа үйлдэл мэдээж жоохон охин байсан юм чинь шал өөр байгаа штэ. Тэгээ олон жилийн дараа эргээд буцаад харсан чинь надтай уулзсан хүн болгон нэг ялангуяа эсрэг хүсний маань залуучууд ч юм уу надтай уулзахаараа эсвэл надтай болсон залуучууд надад хамгийн их юу гэж хэлдэг вэ гэхээр чи нэг гоё тийм цаанаасаа эрхэмсэг ялдам бие авч явж байгаа чинь үнэхээр гоё classic elegant гэсэн энэ үгнүүдийг хэлдэг. Тэгээд бодоод исэн чинь бүр үнэхээр сонин олон жилийн турш хичээсний эцэст эсвэл янз бүрийн зүйл суралцсны эцэст үнэхээр энэ гоё эрхэмсэг энергийг би өөрөө бийжүүлсэн бэлээ. Тэгээ өнөөдөр би та нарт өөрийнхөө суралцсан зүйл дээрэс нь энэ олон жилийн турш юу юуг өөрчилсөн бэ, юу ажигласан бэ гэд энэ талаараа бүгдийн та нартай хуваалцъя. Тэгээ энэ бичлэгийг болохоор би үнэхээр урт хэмээр санагдсан. Нэг нь болохоор яаж гаднаасаа гоё тансаг, эрхэмсэг харагдах вэ гэдэг одоо гоо зүйн байдлаар, нөгөөх нь болохоор зан чанарын хувьд. Тэгээд юу ч гэсэн энэ удаад би гоё зан чанар үйлдэлийн талаар ярьчих гэж бодлоо. Яагаад гэвэл бидний бүр ингээд яг дотроосоо гаргаж байгаа энерги маань хамгийн чухал учраас хамгийн ихний эрхэмсэг эмэгтэй хүнд байх ёстой зан чанар, эзэмших ёстой чадвар юу вэ гэх юм бол зөв соёлтой ярилцааны соёлыг суралцах. Ерөнхийдөө бол айгүй зөв хүнтэй харилцаж, зөв ярьж сурах ёстой гэсэн үг. Үнэхээр гоё эрхэмсэг эмэгтэй, эрхэмсэг бус эмэгтэй. Энэ хоёрыг шууд ялгаруулах зүйл юу вэ гэх юм бол тэр хүн яаж ярьж, яаж хүнтэй харьцаж байгаагаас нь шууд харж болно. Жишээлбэл та нар зарим нэгэн хүмүүсийг бодоод үзээрэй. Тэр өстө тэгээд ингээд тэгсэн штэ өстө нэрээ нэг баба гэл амар хүм муулдаг ч юм уу тэгэж хамаа намаагүй ярьдаг эмэгтэй хүмүүс зөндөө байдаг штэ. Ийм хүмүүсийг бид нар юу гэж ярьдаг вэ? Энэ үнэхээр хамаа намаагүй фильтргүй ярьдаг эмэгтэй шүү гэж ярьдаг. Гэхдээ бидний дотор хизээж тэр хүнийг тэгж хүндлэх ч юм уу үнэхээр гоё эрхэмсэг эмэгтэй гэж хардггүй. Ялангуяа сүүлийн хэдэн жил би үүнийг бас өөр дээрээ ч гэсэн үнэхээр мэдэрсэн. Янз бүрийн бизнес хийгээд мундаг хүмүүстэй уулзаад гой газруудаар явах үед мэдээж дээд зэрэглэлийн баян чинээлэг соёлтой мундаг хүмүүстэй уулзч байгаа. Тэгээ энэ хүмүүсийг хараад ах юм бол үнэхээр соёлтой хэл яриагаар ярьдаг. Уучлаарай, өрчөөгөөрэй, би саад болж болох уу? Яриаг чинь тасалсанд уучлаарай, эхлээд яриарай гэдэг ч юм уу. Маш гоё эмэх зэгцтэй гоё тэгж зөв хүнтэй харьцдаг. Магадгүй та хэрвээ Монголд байдаг бол одоо бодож байгаа бах Монгол тийм соёлтой ямар хиллэг байдığım болоо гэд маш энгийн эхэлж болох зүйл нь юу вэ гэх юм бол хэрвээ та ном уншдаг бол янз бүрийн мундаг хүмүүсийн подкастуудыг сонсдог бол тэр хүмүүстэй ямар ч тийм одоо хараалын ч юм уу хүмүүсэн янз бүрийн тэгдэг ингэдэг гэсэн тийм үг оруулахгүй байгааг анзаараарай. Ерөнхийдөө бол ном бол гайхалтай мэдлэг. Яг номын хэллэгээр ярьж байх юм бол та зөв ярьж ин гэсэн үг. Тэгээд эмэгтэй хүний хувьд байгаа зү нэг миний анзаарсан зүйл нь юу вэ гэхээр би угаасаа л ерөөсөө хараалын үгүүдийг хэлдэггүй байсан. Тийм болохоор хэрвээ та зүгээр санамсаргүйгээр ч юм уу янз бүрийн хараалын үг хэлээд хүн хараачдаг бол тэрийгэ үнэхээр зогсоогоорой. Ямар ч гоё ялдам эрхэмсэг эмэгтэй хүнээс янз бүрийн тийм хараалын үгнүүд гарахгүй. Дараагийн эрхэмсэг эмэгтэй хүн болгоны нэг анхаарах ёстой чухал зүйл юу вэ гэхээр та өөрийнхөө алкогольныхоо хэмжээг мэдэх хэрэгтэй. Та нар бүгдээрээ янз бүрийн алкогол уугаад контролоо алдсан хүмүүсийг харж исэн гэж бодож байна. Ямар ч гоё эрхэмсэг эмэгтэй хүн
согтцсон, найхцсан, нөгөө гоё өмссөн хувцсан те ийшээ тийшээгээ унцсан, үсэн сэгсийцэн эсвэл согтунгуудаа илүү дутуу юм яриад явж явах юм бол тэр эмэгтэйг хинж эрхэмсэг гоё эмэгтэй гэж харахгүй. Мэдээж би ойлгож байна. Бид нарт хаяа нэг алкогол уух үе зөндөө байдаг. Гэхдээ үнэхээр контролтой байх хэрэгтэй бөгөөд маш сайн болгоомжтой уух хэрэгтэй. Хэрвээ ямар нэгэн та алкоголыг өмнө нь ууж үзээгүй бол тэрийг бид нар ингээд догтлооч ч юм уу ямар нэгэн үйлчлэг дээр найзтайгаа уучдаг штеп. Тэр үедээ ч гэсэн жилээ нэг парын дээр утсан чинь зөндөө олон те ингээд согтсон эмэгтэйчүүдийг харж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нэг эмэгтэй бүр үнэхээр гоё даашинз өмссөн байсан чинь согтцсон ингээ юм яриад байгаа мөртлөө даашинцных нь хажуугаар ингээ хөхнийх нь толгой нь гарч ирээд байсан. Тэгээ би бүр ингээ тэр үед бүр ингээ тэр эмэгтэй өмнөөс бүр ингээ санаа зовоод бүр амар хэцүү байсан. Тэгээ дээрэс нь бас ингээ тасарсан ч юм уу эмэгтэй хүмүүсийг та нар янз бүрийн бар цингэний газар харж исэн бол энэ бол яах аргагүй ямар ч эрхэмсэг эмэгтэй хүмүүсээс гарах ёсгүй үйлдэл. 3 дугаарх эрхэмсэг эмэгтэй хүмүүст байх ёстой нэг зан чанар юу вэ гэхээр үнэгүй зүйлд дуртай байхаа болох. Та нар бодоод үзээрэй, нэг гоё эрхэмсэг, гоё тийм ялдам, бие гоё авч явдаг эмэгтэй хүн үнэгүй гингүүд л надад тэрийг хүч энийг хүч гэж ч юм уу эсвэл энэ үнэгүй гэл янз бүрийн одоо ингээ гой газрууд руу очиод үнэгүй зөндөө олон зүйлс байдаг штеп. Тэр болгоныг цүнхлээл аваал түүгээл ч юм уу. Ийм зан чанар байгаа зү. Ерөөсөө тийм эрхэмсэг гоё тийм эмэгтэй хүмүүсээс гарахгүй. Яагаад гэвэл тийм эрхэмсэг гоё эмэгтэй хүн энэ зүйл надад хизээч олдно. Би үүнийг татаж чадна, би үүнийг авч чадна гэдэг өөрийнхөө үн цэнийг мэдэж байгаа. Тийм болохоор олдчоо дээр нь авчи эсвэл олдчоо дээр нь идчихье гэж ч юм уу энэ тэнд парент очиод бүх юмыг түүж идээд байдаг бол ийм зан чанар байгаа зү. Ерөөсөө таныг эрхэмсэг харагдуулахгүй. Та ингээд бие гоё авч явна штэ. Тэр үед чинь зөндөө олон иймэрхүү зүйлс зүгээр л танд татагдаж ирнэ. Тийм болохоор энэ надад хизээж олдохгүй шүү гэсэн зан чанарыг ерөөсөө гаргаж болохгүй. 5 дугаарх эрхэмсэг эмэгтэй хүмүүс байх ёстой зан чанар юу вэ гэхээр бид нар хүнд ч өөрийнхөө зөв гэдгийг батлах шаардлагагүй. Та зөв гэдгээ нотлох гээд хэрэлдээд, маргалдаад, мэтгэлзэх ямар ч шаардлагагүй. Яагаад гэвэл эрхэмсэг гоё өөртөө итгэлтэй эмэгтэй хүн өөрийнхөө үн цэнийг мэдэж байгаа бөгөөд өөрийнхөө үн цэнийг би ийм гэж ерөөсөө батлах шаардлагагүй. Яагаад гэвэл та дотроо мэдэж байгаа. Тийм болохоор зүгээр л сонсоол тийм үү гэхдээ би тэгэж бодохгүй байна гэж орхичих хэрэгтэй. Та нар бодоод үзтээ ингээл амар гоё эрхэмсэг гоё эмэгтэй хүн үгүйс та миний зөв заяа тэгээд ингээд ста нэрээ нэг баба гэд хизээж тэгэж хэрэлдэхгүй. Дараагийн таныг маш гоё эрхэмсэг эмэгтэй болгож харуулах зүйл юу вэ гэхээр та үнэхээр гоё баялаг сэтгэлгээтэй байх хэрэгтэйгээс гадна тийм гоё юм үтсэн юм шиг байх хэрэгтэй. Жишээлбэл та нар бодоод үзээрэй. Та нар маш гоё үнэхээр тансаг 5 оттой 4 оттой гоё ресторанд орлоо гэж бодъё. Тэнд оронгуудаа ийм биш тийм биш байж би зургийг аваадахыг гээл зургийг аваад за байж байгаарэ гээл нөгөө хүнээ тоохгүй би гээл стори оруулаадахыг гээл ийм зан авир эрхэмсэг эмэгтэй хүнээс гарахгүй тэр газар орлоо магадгүй та дотроо тэгж бодож ээж болно. Тэгтээ зүгээр л зүгээр би энэ газар дахиж ирнэ. Энэ миний туулах ёстой амьдрал гэсэн тийм одоо сэтгэлгээгээр хандах хэрэгтэй. Тийм сэтгэлгээгээр та хандна штэ. Тэнгүүд тань руу татагдаж байгаа хүмүүс чинь ч гэсэн яг тийм хүмүүс татагдана. Дараагийн таныг эрхэмсэг болгож харагдуулах нэг гоё тийм зан чанар үйлдэл юу вэ гэхээр ямар нэгэн зүйлд яарсан сандарсан биш маш гоё тийм яарч сандрахгүй тайван байж сурах хэрэгтэй. Үүний тулд та яах хэрэгтэй вэ гэхээр эмх зэгцтэй байдал,
төлөвлөж сурах хэрэгтэй. Хүн ямар ч бүх зүйлээ эмх цэвцгүй, замбраагүй авч явах үед ийшээ тийшээ сандарсан, твцсэн тийм байдалтай байдаг. Жишээлбэл ямар нэгэн байдлаар та ингээ болзоонд явж исэн чинь цүнхнээсээ нэг юм авах хэрэгтэй боллоо гэж бодъё. Тэгээд та цүнхээ ухаал яана тэр олдохгүй байна, ингэхгүй байна, тэгхгүй байна гэл дүүрэн эмх замбраагүй байх юм бол энэ нь таныг юусоо гоё зэгцтэй эрхэмсэг харагдуулахгүй. Тийм болохоор хэрвээ та эрхэмсэг зан чанартай эрхэмсгээр биеэ гоё авч явъя гэж бодож байгаа бол бүх зүйлийг эмх зэгцтэй байлгаж төлөвлөж сураарай. Дараагийн эрхэмсэг эмэгтэй хүнд заавал байх ёстой зан чанар юу вэ гэхээр мэдээж таны биеийн хэл. Та яаж биеэ авч явж ийн гэдгээс чинь шууд таныг харж чадна. Тэгэхээр та нар гоё тэгшхэн гоё бие гоё авч явах хэрэгтэй гэдгээ надаар хэлүүлэхгүй мэдэж байгаа байх. Гэхдээ таны гараараа ч гэсэн хэрэгтэй нүүрэндээ хурж ийн, эсвэл гараа дуургадаг ч юм уу, эсвэл янз бүрийн үйлдэл бас хүмүүс санамсаргүйгээр хийчдэг штеп. Гар хуруугаа дуураад толгой молгоогоо дуургаж байх юм бол энэ нь яхаа аргагүй нөө. Эсвэл нүүрэн дээр чинь ингээд юм гарцсан нэг юм бодер хийгээд байвал тэрийг ингээд зулгаагаад байдаг, хумсаа идэх ч юм уу. Ийм үйлдэлийг хүмүүс бүр амар сайн анзаардаг. Тэгэхээр ийм муу туршлага аль болох хаях гэж хичээгээрээ яжжилтэй чухал зүйлд явахдаа тэгж гараараа өөртөө нүүрэндээ үсэндээ хамаа намаагүй хүрхгүй байхыг хичээгээрээ. За хамгийн сүүлийн эрхэмсэг эмэгтэй хүн болгонд байх ёстой нэг зан чанар юу вэ гэхээр та үргэлж өөртөө хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Би хөрөнгө оруулалт хийн гэдэг нь үнэхээр гой сайхны бүтээгдэхүүн аваад байн хумсаа янзлуулаад гой хувц өмсөөд гэж ерөөсөө хэлээгүй. Хамгийн гол нь тархиндаа хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Та магадгүй гой ном уншаад зөндөө олон зүйлийг суралцаж болно. Эсвэл зөндөө олон гой сургалтуудад явж болно. Үн цэнтэй эрхэмсэг эмэгтэй хүн хамгийн чухал нь би өөрөө гэдгээ мэдэж байгаа учраас өөрийнхөө хөрөнгө оруулалтыг үргэлж нэгдүгээр тавина. Тэг хэрвээ та өөртөө хөрөнгө оруулалт хий, өөрийнхөө бие, дотоод сэтгэл бүх зүйлдээ цогц анхаарай гэж бодож байх юм бол миний сургалтанд заавал суугаарай. Та хизээж алдахгүй зөвхөн зөө хооллоод суралцаа зогсохгүй. Дээрээс нь та энэ энерги, manifestation өөрийнхөө талаар суралцаад явж ингээд бодоод үзтээ. Тэгээд олон жилийн турш би яг энэ сургалтыг яг өөр дээрээ яаж ажилласан бүх зүйл дээрээ тулгуурлаад би болгосон. Тэгэхээр танд өөртөө оруулах хамгийн том хөрөнгө оруулалт байна гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн бичлэг та нарт маань таалагдсан гэж бодож байна. Эдгээр аргыг хэрэгжүүлээд хамгийн гоё тийм эрхэмсэг байдлаар бие авч яваарай. Тэгээ дараагийн бичлэгээр би эрхэмсэг ялтам эмэгтэй хүмүүс яаж гоё бие торддог вэ? Тэр гаднах талаас нь та нартай бас тайлбарлая. Сонирхож байх юм бол бас комент бичээрэй. Тэгээ дараагийн сургалт маань болохоор би дараа сарын 12-нд хий гэж бодож байгаа. Тэгээд сургалтынхаа талаар бас үнэхээр их догдолж байна. Тэгээ дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Баяр таа.